didn't end up working out. That was good. Яг одоо энэ шот энэ яг одоо надад чинь тэгээд хаалт шот тэгээд энэ хөл томорцсон юм ааш. Наад готолч бол дагшин гэж баймааргүй яа. Зүгээр энгийн готлол магадгүй. Хөл суусан байна. За манайхны дээшээ авч явахаа. Гэрийн хоошоор өөгөн тусан хайрсан гэрийн борц. Бидний дээшээ авч яваад багаар идээд явна. За халуун цай, халуун кофе. Хиймээрээ сэргээе да. Хиймэр юугаан сэргээгээд ирье. Нар сар од гараг дороо явж байгаа юм. Хэсэг дугаас эхэлж байна. Яг юмаас 7 майлыг 7000 feet elevation 7010 feet elevation лэнтэй хийн. Одоо яг 6939 дээр байна. Climb дээр нь тий. Эсвэл mountain гэж гахгүй л энэ hike дээр яах вэ? Тэгээ hike гэж байвал hike дээр л. Hike дээр тавьж болно. За, let's go. Чиний гулаа ассан шүү. Sayonara. Okay, see you guys. See you. Enjoy. Enjoy, bro. Наачин төгч. Тийм биш үү? Тийм. Окей. Согтохгүй байсан. Наацсан. Энэ надад битүүрсэн юм өгсөн байна. Битэр энэ Юу? 2-3 минут одоо бодоо. юу 2-3 Yes. Булган мэрэд.
Хаан дээр чи идэх шахаа. Хялбек. Base camp явж байна. Base camp дээр ирж байна. 10,400. Үгүй 10,400 явж байна. За энд камплж байгаа хүмүүс төрөвч нь Яхан дээ. тий. Камплж байгаа хүмүүс төрөвч нь босч байна да. Одоо авиралтай хийх гээд хэдүүлээ жоо тэсгэн очоод крампоно зүг. Base camp ч юм дээ. Лек ч юм. Тэ хэллэг. Хэдүүлээ тэсг тэр байхнаас өмнө цаана тэр давцах дээр гараад юугаа зүг. Крампоно зүгээд бэлт. Base camp дээр ирчлээ шүү дээ. Оо вау. Цаг идэх. 4 цаг чинь нэг болж байна. Perfect timing тий. Good timing. Юу яа? Байж. Их цаг ихтэй татаад энэ дээр дарж байгаа. Ихтэй сайн татаад. Мөгч дохоод байна. Наач зөв гарсан уу? Зөв. Тэр ардлын шавхад зөв. Энэ анхал байна шүү. Анхал байна шүү. Ангал байна. Тий. Эцэлээ хаана нүцэг гоо нүмтэй шүү дээ. Яа. Өө яваасаа. Ямар гоё юм бэ? Ваа. Үр цайлаа. Өөр цайлаа. Oh my. Аяга гофрог асаасан юм. Тий. Nice. Цагт болж байна. Одоо 452. 452. 12825. 12825 фитийн өндөр. 7 цаг 45 минут яваад Тамброктор 12800 гарч ирлээ. Одоо чардаа 1500 фит үлдсэн. элэг дөрөөр их алдчихсан. Ямар гоё нэр улаагаад. Beautiful. Yeah. I hope they could be 12600 feet. I waited like 15 minutes. Tambrok. Өдөр ингэж яваад Missouri хилийг аваад мөргөл тэр харагдчихна. Тэгээ. Yeah. See you up there.
За, ямар хөстэй байна? Хаана явж байна та? Гоё юм. Маам шаста. 12800 feet. За. Тамброк дээр ирсэн байж байна. 1500. Үгүй хэдэн цагаас гарав? Паркнд одоосоо бид нар орой 9:15 гарсан. Одоо 8 цаг яваад энд 7 цаг 45 минут яваад 12900 дээр хүрд. 5-600 дээр хүрч ирсэн. Sky Run ингээд хүмүүс яриад байдаг. Гэтэ бид нэр Sky Sky Run. Walking хийнэ гэж гарсан. Гэсэн чинь Sky Crawling хийгээд Sky мөсөд тэнгэрийн үлгэрт хийгээд явж байна. Тэ яг гоо зүтгэж. Сайхан өдөр гоё байна. Хайрхан сайхан байна. За би. Үгүй. За би одоо тийш очиод асаагаад хаа. Оо тийм. Оноха яваарай. За. Нар мандлаа 12700 feet. Тамброк. Эндээс ингэж яваад оргил төр цаана харагдаж байна да. Одоо нэг цагийн ажил байна уу? Цаг 30 минут. 2 цаг уу те? 2 цаг. Айгуу яваа. Зажгүй банаха. Гоё. Янзтайгаа явж байна. За одоо нэг 2 цаг зүтгэжүүл тэгээд оргил төр гарлаа да. Би танаа хайхна гэдэгтэй. Гоё юм. Хайрхан сайхан хүлээж авч байна те. Насаа. Тэр доор лагбуудыг хардаа. Лагбууд доор. Аа. Beautiful day, huh? It's so pretty. Yeah.
31-ний хагасны өдөр цаг хэд болж байгаа юм бэ? Тий. Шин 9:15 өглөө 7:30-д. Тий, 7:30-д. Гарч ирлээ. Яг ингээд Чинана засна. За Маунт Шастагийн тухайн самбарыг сүүлд нэлээд хэдэн жилийн өмнө энэ самбарыг босгосон. Энэ самбарыг босгоход энэ зургийн дотор Намарэг Adventure Club-ийн байгаа. 1 2 3 тент бүгд манайха 14 хүн хамгийн сүүлд олноороо дэшээ гарсан жил зургийг энэ чаа ингэж мөнхөрж үлдсэн байна. За одоо манайхан болохоор би энд байна. Манайхан мөчтөр орой 19 цаг 10 минутанд эндээс өдлөөд Avalanche гэж энэ рут руу орно. Тэхийн тулд тэгэхээр ингэж яваа. Ингээ Horse Camp-аас Avalanche-аар дэшегээ өгсөөд 10,000 дөөж The Heart Shasta Summit 14,179. Сая манайхан 7 цаг өглөөний 7 цаг 16 минутанд оргил дээр гарсан байсан. Зургаа постлсан бай. Амжилттайгаар бүгд болсон гоё харагдчихлээ. Би одоо хэдний явсан замаар яваад эхлээд энэ Horse Camp руу очино. Horse Camp-аас Avalanche-ийг ямар хоёрын үзэх болохгүй бол ер нь тэгээд ийш тийшээгээ гүүгээд манай дэш л одоо нэг дахиад нэг 4 цаг бол байна. Имийг ээж мэдгүй хордон ирчиж магадгүй учраас 4 цагийн дотор яваад тэр. За Horse Camp. Local lava rock. Mm-hmm. So this was made in 1922. It was built as a cabin. 22, nice. And the story why it was built, there were some people that were members of the Sierra Club in San Francisco. And the man who kind of headed the building of this camp. He was an importer, exporter, and he met some Japanese climbers that came to Mount Shasta. And when they got here, the weather was really bad, and they could not summit, but they had no shelter. They went back to San Francisco, and he heard the story or talked to them, I don't know which. And he decided that, because in Japan they have huts, climbing huts, and in Europe they have climbing huts, but he decided that, like they have in Yosemite, the Sierra Club had built some huts in Yosemite. He decided they needed a hut up here. So he hired architects, designed it. They made all these kind of plans, and part of the plans were to ship up blocks of
stone from San Francisco, Oh, which is that's totally ridiculous. Yeah, long way. You got a mountain of rock here. And so they figured that out pretty fast. And they hired local stonemasons. The rumor is because we had a lot of Italians living here, and many of them from northern Italy that were stonemasons back in the 1920s. We have a lot of stone houses in Mount Shasta. So they hired some of the local stonemasons to come up and cut quarry. There's quarries around here for these rocks, and they brought them down on sleds, and they used them to build the cabin. So that was 1922. It was finished. And it's been here ever since, and it works as an emergency shelter. There's emergency equipment for rescues, and sometimes Gotcha. when there's a big rescue going on, they'll use this as a base camp for the I operations. see. You know, I'm sure it's been a big help. it's been a great place. Nice. And a lot, you know, it's a nice destination, and it's the only water pretty much in this whole Oh yeah, whole yeah, basin. I heard that. So there's a You have no spring. water from here on. There's a springs up a little bit higher, and they ran a pipe down to here. So it's not actually coming out of the ground here; it's coming from a pipe from up higher. But this was the best, most sheltered place, and they did it to keep it out of the avalanche zones, also, because we I have see. this is called Avalanche Gulch, Yeah. and every few years we have big avalanches Yeah. that come down. So this is Avalanche kind of Gulch. safe area. This is pretty safe. Gotcha. That said, there isn't anywhere absolutely safe anywhere in this basin, but generally speaking, they haven't had an avalanche here in a while. За. Nomadic багийнхан. Let's fucking go! Мундаг. Сүп. Мундаг. Баларч. Яа явдаг. Тэгхгүйгээр ч явдаг газар шимшөө. Удчихжоо бас нэлээ. Мартагдчихжоо. Хаад унтчгүй явсан байна. Уух юмч байхгүй явсан байна гэж хайшиж. Мэдгүй. Тэ гоё хийлээ. Гэтэ гайгүй хурдтай юм шүү. Жохоо нэг Дэшээ айгуу сайн хийлээ. уртаа илэлөө. Yeah, bro. 17 hours. Non-stop. Арай. Яа. Тийм ээ, энэ бол би байсан. Хапон момороо мо. Асуу мэдхгүй. Асуу. Тэгээ юу бид нар Бүх юм хийчихв. Халуун юм чи. өөрөнд Хоол. Би өчигдрийн юу хошор борц энэ байж байгаа шүү дээ. чи мэдгүй. Бага нөт өгөх. Эсвэл зүгээр шууд хоолнд явах юм уу? Шууд хоолнд явах юм уу? Тэгвэл за тэг. Тайлбар дараа гарснаа. Авахгүй.